За би ерөнхий сайдаас асуулт байна. За энэ бол мэдээж одоо цөмийн эрчим хүчийг ашиглах цөмийн энергийг одоо Монгол улсын хурлаас баталсан хэрэгжиж байгаа. Ерөнхийлөгч Монгол улсын засгийн газар 2009 онд бол 2010-ын дараа бол үүрэг болгож өдөрж ирсэн. Монгол улсын хурлаас гаргасан цөмийн энергийн бодлогын талаар цөмийн эрчим хүч ашиглах хуулинд бол өөрөлд оруулах эргэж ийм удсан байгаа. Тэгээ сая харж байгаад бол ерөнхийдөө өнгөж асгээ байгуулж эхэлж байгаа юм л да. Сайн тулгуурлаж гаргана гэж байна л да. За ерөнхий сайд би бол одоо таны амнаас би дараагаар үгийг самар байгаа. Эрчим хүчийг бол ерөнхийдөө эрчим хүч альтернатив эрчим хүчэд бол төлхөө анхаарна гэдэг одоо та засгийн газрын одоо байр суурийг бол бас хатуу сонсмоор байгаамаа. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ байгаль орчны нөлөөлөх ярихаас бид нэг боддоор би ялангуяа тусгаж хэлмээр баг цагтаагаад одоо хүмүүс хадаад таглаж хамгийн радиацийн нөхцөл тэндээс үүсвэ. Улаанбаатар хотын харьцаг фон бол одоо бас нормоноос бол өндөр байдаг. Энэ цахилгаан станцуудын гарч байгаа хог хаягдал дээр илүү бас онцгой анхаармаар байна шүү. Бид бол одоо уулуура за энэ уран олборлох асуудал дээр илүү онцгой анхаарал байна л да. Улаанбаатарчуудад шууд радиац үнс юм бошгол зих асуудлыг одоо яаж шийдэж гэнэ гэдэг сонсомоор байна гэдгийг хэлмээр байгаа. Тэгээд Лобнор гэж байдаг. Одоо Ховд аймгийн Говьалтай аймгийн цаана Лоб 90 оны дунд хүртэл хятад тэжсэн. За тэгээд 1500 км хүртэл радиацийн тоосон цар бол хийсэд явдаг. Баруун дэшээ бол одоо янз бүрийн хавдар өндөр байдаг. Тэн талын судалгааг одоо хэрзэг хийж байна вэ гэдэг асуудлыг би бас одоо байна уугүй уг нь одоо байх ёстой юм. Тэр талаар одоо тодорхой мэдэрч Улаанбаатар хотод хавдрын өвчлөл, цусны өвчлөл, лейкоз одоо ер нь бол одоо нэмэгдэж байгаа хүн бүхэн мэдж байгаа. Тэгэхээр агаарын бохирдол гэж ярьж байна. За агаарын бохирдол бол зөө карбоны бохирдол нүүр сүрслээ хийнэ тэрэ гэж ярьж байгаа. Яг бодит юм дээр хамгийн одоо шууд хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа юм бол энэ цахилгаан станцын нүүрс байгаа шүү. За тэгээ барилгын материал байгаа. Нүүрснээс за ерөнхий сайд. За цөмийн энерги цөмийн юу цахилгаанаас одоо байхгүй л гэж хэлсэн. За нүүрс тэгээ дээр нь бас одоо нарны энерги, салхины энерги ашиглана. Тэр бол бас манай мөрийн хөтөлбөрт орсон юм аа. Дараа нь цахилгаан станц хаягдал энэ Багнуурын одоо нэг яригдах байчжилдээ уул нь 96-7 оны үед бол Багнуурын нүүрс бол бас цацраг идэх зарим газар бол жаахан тийм цацраг идэх илүү байна гэсэн юм дээр үе судалгаа байсан. Одоо сүүлийн энэ манай цацрагийнхаа ямар хяналт тавьж байгаа ямар байгаа та нар хариулж хэлээрэй. Улаанбаатар хотод 5 дугаар цахилгаан станцыг барихгүй гэж байгааг нэг утга бол бас энд байгаа юм. Одоо Улаанбаатар хот руу 2 сая гаруй тонн нүүрс тээвэрлж орж ирэх болоод байгаа. Тэгээд баахан үнс үлдэнэ. Тэгэхээр энэ бол олон хүн оршин сууж байгаа газар бол маш хортой зүйл учраас манай шинжлэлийн засгийн газар бол за 3 дугаар цахилгаан станц дээр 5-ыг барина гэдэг бол болохгүй. Энийг бол хотоос гаргана гэсэн юм шийдвэр гаргацсан. Хотоос гаргаад хаана барих вэ гэдгээл ярьж байгаа юм л да. Тэр агуур нүүрстэй холбож хэлэхэд яг энэ шийдвэр гаргахаас өмнө манад бид нар очиж манай мэрэгжлийн зүйн болон засгийн хэлтийн газраас мэрэгчлүүд очиж одоо шинжилгээ хийсэн байгаа. Яг одоо дэлхийн стандартад нийцсэн хүмүүсийн хэрэгжилж болох төвшөнд одоо яг тэр ашиглаж байгаа мөрөгцөхнөөс авсан хийж нь бол байна. Тийм учраас одоо энэ одоо хүмүүсийн хэрэгж ашиглаж болно гэсэн тийм дүгнэлт гарсан байгаа. Нэг хоёрдугаарт бол тэр юунтай холбож ярихад мэдээж нар салхины цахилгаан станц бол ашиглах нь зөв. Энэ дээр бас нэг хүмүүст
мэдээлэл болгоо гэхэд нарнаас гаргаж үүсгүүр салхинаас гаргаж байгаа салхийг ашиглаж залхаа гаргаж байгаа энэ явцад бол тэр газрын уур элемент цацраг идэвхтэй одоо нэг одоо ойролцоо элементүүд бол маш ихээр ашиглагддаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэлбэл энэ нь бид эргээд хэрчмөчийг ашиглахын тулд бас одоо ураны тоорон бүлгийн элементүүдийг бас ихээр ашигладаг юм аа. Бид нар ашиглаж барьж байгаа гар утсанд хүртэл тэр хэмжээнд тэр элементүүд байдаг юм аа гэдгийг бас мэдээлэл болгох хэлхийг хүсэж байна. Шинжилгээ судалгааны ажил гэж асуусан шүү дээ. Шинжилгээний судалгааны ажлууд бол цацрагийн фоны төвшинг судлах нэгдсэн тийм судалгаа урд нь байгаагүй юм байна лээ. Бид сая яриад эх оноос бол энийг заавал хийх ёстой байна гэдэг дээр бол одоо тогтцоод байгаа.